За хувийн санхүү 2 дахь хичээл хөрөнгө оруулалтын стратеги. За яг хөрөнгө оруулалтын стратеги гэхэд бидэнд ер нь хөрөнгө оруулалтын маш олон хувилбарууд бол хөрөнгө оруулагч нарт бол байдаг байгаа. За хадгалан зэзэмшигч, зээлдүүлэгч нар ч гэсэн ер нь хөрөнгө оруулагч гэсэн бас нэршил бол хариулагдаж бас болдог. За тэгэхээр одоо тодорхой хэмжээний мөнгөний илүүдэлтэй байгаа хүмүүс бол ерөөсөө хөрөнгө оруулагч гэж байна. За энэ хүмүүс маань нэгдүгürt банкнд мөнгө хадгалж болж байна. За хоёрдугаарт бусдад хувь хүмүүст компаниудад гэрээний дагуу бас мөнгө зөвлөж байна. За дараа нь одоо компани бонд худалдан авч хөрөнгө оруулж болж байна. За компани хувьцааг эзэмшиж худалдан авч хөрөнгө оруулагч бас болж болно. За мөн одоо засгийн газрын орон нутгийн бондыг худалдан авч хөрөнгө оруулагч бас болж байна. За одоо бусд одоо юу гэдэг алт мөн цэс, хөрөнгөний хөрөнгө, эртний эдлэл, газар, машин, байшин гэдэг тийм ээ хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авч бас болох юм аа. За шийдвэл хэдүүлүүдийн нэг жишээ байна л да. 1789 онд $8 үнэтэй одоо байсан одоо $1 үн цэнтэй байсан $1 тэмдэгтийг хэдүүлээ 2019 онд жилийн яг 8% өсөлттэй ийм паундад хийсэн гэж бодъё л доо. За тэгэх юм бол энэ одоо олон жилийн хугацаанд яаж өссөн бэ гэдгийг тооц шаруулсан байна. За 48,692,689 доллар болж өссөн байна. Өөрөөр хэлбэл 1789 онд Trust Bank Fund-д жилийн 8% мөнгө хадгалуулаад ингээд баг 230 жил дараа 38,692,689 доллар болж байна. За хэдүүлээ нэг жишээ авъя. $1000 хадгаллаа гэж үзсэн тийм ээ. За хэрвээ та одоо 55 настай байгаа. Ингээд 65 нас хүртэл та 10 жилийн хугацаанд $1000-ыг жилийн 8%-ээр хадгалвал та 65 настай та 10 жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ гэдгийг олохын тулд бид мөнгөний цаг хугацааны ирээдүйн үнцний томьёог ашиглана. AP-г ерөнхийдөө future value, final amount гэж бас нэрлэдэг. За P бол present value, starting amount гэж бас нэрлэдэг. За энэ бол одоо нөгөө хүүгийн хэмжээ. Энэ болохоор мөнгөө хадгалуулж байгаа, эсвэл хөрөнгө оруулалт хийж байгаа хугацааны үеийн тоо байх юм аа. Number of period. За ингээд энэ хүн маань 10 жил хадгалнаа. Жилийн 8%-ээр мөнгөө хадгалж байгаа. Нэгдүгээр $1000-ыг нэг удаа л хийж байгаа. Ингээ 10 жилийн дараа $2158 болно. За тэгвэл дараагийн нэг кейс $1000 жилийн 8% хадгална. 25 наснаас эхлүүлээд 65 нас хүртэл нийтдээ 40 жилийн хугацаанд одоо мөнгө хадгалуулна. Гэтэ мөнгөө 25 настайдаа ганцхан удаа $1000 хийн жилийн 8%. Тэгвэл 40 жилийн дараа таны хөрөнгө оруулалт хадгаламжийн үнц нь $21,727 $24 болж өсөх байна. Тэгэхээр та хөрөнгө оруулалт хийж байгаа бол ерөөсөө стратеги номер 1 та хөрөнгө оруулалтаа эрт эхлүүлэх ёстой байна. За дараагийн хэсэг байна. За дараагийнх нь одоо $1000 жилийн 2%-тэй 40 жилийн хугацаанд
Анхны хадгаламжид бас хийсэн байна тийм. За ингээд энэ 40 жилийн дараа бол нийтдээ 2208 долларын ашигладаг нэ. За тэгвэл яг ижил хэмжээний одоо 1000 долларыг хувьцааны зах зээл дээрээс жилд 10% өгөөж хүртэнэ гээд 1000 доллараар хувьцаа худалдаж аваад 40 жилийн туршид энэ тийм ээ. Энэ одоо мөнгө оруулалтаа хэвээр хадгалж өргөжлүүлэх юм бол 45259 доллар болж байгаа. За тэгэхээр хамгийн гол нь та хөрөнгө оруулагч маань маш олон төрлийн хөрөнгө оруулалтыг хэрэгцэл байдаг. Энэ хэрэгслүүдийн одоо жилийн хүүний түвшин болгоно гэж чухал байдаг. Тийм учраас хөрөнгө оруулагч таны хувьд урт хугацаанд тийм үү өндөр өгөөжтэй тийм хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн санагдаж байгаа. Гэхдээ өндөр өгөөжийг дагаад өндөр эрсдэл дагдаг учраас маш боломжтой хандаа бас. Ганц өндөр хүүн дээр дөрвөлж бас хөрөнгө оруулалтын шийдвэр бас гаргаж болох. Яа тэгэхээр өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол өндөр эрсдэлтэй байдаг. Ер нь өндөр өгөөж болон эрсдэл хоорондоо шууд хамааралтай байдаг юм аа. За ингээд хүүгийн өндөр хувь хэмжээ болон за тодорхой цаг хугацаанд дах нийлбэл хүүгийн харьцуултуудыг харуулсан байна. За энд бол одоо нөгөө жилийн 10% хүүтэй, за энд жилийн 8, за энд 6, 4, 2% хүүтэй. За оруулсан мөнгө маань бол одоо тогтмолыг 1000 доллар оруулчихсан байгаа. Санаа тийм ээ. За энэ 1 доллар гэсэн байна. 1 долларыг оруулсан. За ингээд ерөөсөө өндөр хүүтэйгээр мөнгө хадгалах юм бол та таны хөрөнгө оруулалт өснөө л гэдэг санааг мэдэлж байгаа. За хөрөнгө оруулалт эрсдлийн талаар яриаггүй байгаамаа. За шилбэл хүүхдээ хувийн одоо сайенс коллежид сургана гэж та бодоод ерөнхийдөө 200,000 долларт хэрэгтэй байна гэж бодъё л та. Тийм бол та ядаж одоо 172,368 долларыг жилийн 5% үдийг 3 жил хөтлөх юм бол 3 жилийн дараа та 200,000 доллартай болно. За дараагийн нэг жишээ нь болохоор 83,104 долларыг 18 жилийн хугацаанд жилийн 5% үедээ хадгалбал 200,000 доллартай болох нэ. За тэгэхээр та илүү их одоо мөнгийг хүүхдийнхээ боловсрол зарцуулъя гэвэл мөн л маш олон жилийн өмнөөс л хүүхдийнхээ хадгаламжийг нээж хөрөнгө оруулалтаа хийх байна. За ингээд хэдүүлээ түрүүнээс хойш яриад байсан энэ хөрөнгө оруулалтуудынхаа үр дүнгийг тооцоод ашиглагддаг үндсэн одоо ирээдүйн үнцний томьёо маань энэ байна. За цаашаа явъя тийм ээ. За энд болохоор бодлогын нөхцөл бол харьцангуй өөр байсан байна. Энэ юу гэхээр 25 настай одоо 20,000 долларын хөрөнгө оруулалт хийгээд жилийн 10% хүүтэй хадгаламжинд хий гэж бодъё. Тэгвэл та ирээдүйд сая төгрөгтэй болохын тулд та мөнгө хэдэн жил хадгалах вэ гэсэн асуулт байна юм аа. Тэгэхээр үүнийг олохын тулд бид дараах юм ашиглах юм байна. За үндсэн энэ одоо ирээдүйн үнцнийг олох томьёогоо носоо хугацааг бид олох хэрэгтэй болчихж байгаа. За хугацааг олоход бид материал алгоритм ашиглаад явж байгаа. За материал алгоритм эхний хүртүүдээр байгаа материал алгоритм 50 зогсож байгаа юм болохоор ирээдүйн үнц нь 1 сая доллароо одоо оруулах 20,000 доллартай харьцуулахад тавьчих. За дараагийнх нь болохоор хоёр талд байгаа материал алгоритм маань нэг дээр нэг нь харж байгаа. Нэг дээр нэг нь 0.1 буюу 10% маань. За ангийн хэмжээс материал алгоритм
тооцоод 41.5 болж байгаа. Ингээд та 25 настайдаа $20,000 жилийн 13% хувьтай хадгалуулахад 66 настайдаа $1 сая болох байна. За энэ гэдэг хэрэглээр байна. За биднэрт бол ер нь хөрөнгө оруулалтын олон боломжууд гэж түрүү ярьжсэн. За жишээлбэл ер нь яг нэг улсын жишээ авсан байна л да. Жишээлбэл одоо Америкч юм. За хадгаламжийн хувь бол жилийн 5%, засгийн газрын үрийн бичиг боорны 5%, компани бонд 6%, хувьцаа 10%. За ингээ харах юм бол эдгээр бол одоо хамгийн одоо эрсдэл багтаагаас хамгийн эрсдэлээр шийдсэн байна. За хөрөнгө оруулалтын өгөөж болон эрсдэл хоорондоо шууд хамааралтай байна. Хөрөнгө оруулагч маань өндөр өгөөж, өндөр эрсдлийг хүлээн зөвшөөрч байвал өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол хийдэг байна. Харин бага өгөөж, бага эрсдлийг хүсч байвал бага өгөөжтэй, бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын эрсдлүүдийг сонгодог. Тэгээд нь анхны хадгаламж болон засгийн газрын өрийн бичиг бол байдаг. За жишээлбэл одоо энэ хөрөнгө оруулагч $100,000-ыг түрүүний одоо бүрдсэн 4 төрлийн одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд байршуулсан бай гэж бодъё. Тэгэх юм бол 40 жил одоо усны дараа авахд дараах үр дүнгууд гарч ирэх нэ. Хувьцаанаас 13 сая, за компани бондноос 1 сая, засгийн газрын өрийн бичгээс $395,000, хадгаламжнаас $181,000-ыг бус тус хүлээж авах боломжтой байх гэсэн байна. За энийг графикээр хэвлэлээр харцгаая. Хамгийн өндөр өгөөжийг бол хувьцаа эзэлж байна. Дараа нь компани бонд, дараа нь засгийн газрын өрийн бичиг, хамгийн бага өгөөжтэй нь болохоор хадгаламж гэсэн байна. За анхаарал тавьсан баярлалаа. Өнөөдрийн хөрөнгө оруулалтын стратеги хичээл маань дуслаа.